Энэ Афганистан ч ер нь бол том эзэнт гүрнүүд юм булш оршуулгын газар гэдэг хоч авах нь аргагүй. За яагаад энэ зөвлөлт холбоот улс энэ жижигхэн энэ Афганистаны улс руу агаар хандуулт цэргүүд анх оруулах болвоо гэвэл тэр үед бас сонирхолтой юм ихэд эдийн засгийн 80% нь Америк зөвлөлтийн мөнгө өгөх өрсөлдөөн бүрдүүлсэн юм байлээ. Энэ тулаануудад зөвлөлтүүд ялаад байсан. Тэгсэн мөртлөө том зургаараа дайндаа ялагдчихж байгаа байхгүй. Тэр одоо ер нь тэгээ баг энэ дайнаас болж бас зөвлөлтийн эдийн засаг ер нь зөвлөлт холбоот улс гэдэг бас нуран унсан гэж бас. Афганчууд өөрсдийнхөө анхны улсыг байгуулсан. Тэр нь нутаг эзэнт гүрэн. За тэгээд ер нь Афганистанчууд анхнаасаа ширүү өгсөн гэдэг нь харагдаж байгаа. За Персийн Наполеон, Азийн Наполеон гэж яригддаг. Маш алдартай цэргийн тактикийн суутан. Афганистан руу одоо санаархсан том эзэнт гүрнүүд бүгдээрээ л ороод туйлдаад сүүлдээ бүр эзэнт гүрэн нь мөхөө дуустдаг замтай байдаг. Хид хідэн юм тохиолдлууд гарлаа сая жишээнд зөвлөлтийг ярьсан. Ер нь эртнээсээ Перс гаралтай Овг аймаг эзэнт гүрнүүд, Энэтхэг эзэнт гүрнүүд, тэгээд цаашдаа Британий эзэнт гүрэн ч гэсэн Афганистантай бүр 3 удаа байлдаад дийлсэнгүү. Тэгээд сүүл зөвлөлтүүд бас 10-аад гаруй жил цэргийн дайн хийгээд энэ Афганистаныг буулгаж авч чадсангүй. Дараа нь одоо Америкчууд орж ирж байгаа. Сүүлийн үед Афганистанд яг юу болоод байна те? Талибанчууд гэж хэм бэ? Ер нь Афганистаны түүхээр одоо хэдүүлээ өнөөдөр аялцгаая. За сайн байцгаана уу? Манай подкастын маань эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Миний бие Хос Эрдэнэ. Миний бие Гамбитлэг. Өнөөдрийн ярих сэдэв маань бол Афганистан улс. За Афганистан гэдэг улс бол за ерөнхий газар зүйн байрлалын хувьд одоо Төв Азийн өмнөд хэсгээр байдаг. За 650 мянган гаруй километр квадрат газар нутагтай. За 42 сая хүн амтай юм улс байна. Нийслэл нь Кабул хот 5 сая гаруй амтай. Тэгээ далайд гарцгүй Монголтой төстэй гэмээр. Гэхдээ 6 улстай хилэлдэг. Иран, Туркменистан, Узбекистан, Тажикстан. Тэгээд Хятадтай нэг маш жижиг хэдхэн километр зайгаар хилэлдэг. Пакистан гэж 6 улстай хилэлдэг байгаа. За тэгээд нутаг дэвсгэрээр одоо Аму-Дарья гол, Кабул гол, Хилманд гол гэх мэтлэн голууд урсдаг байна. Тэгээ ер нь газрынх нь ихэнх 80% нь баг юм уулах бүсд хамаардаг. Тэр нь одоо Хиндук Куш, одоо Хинди Куш гэдэг уул нуруу Афганистаны бүх нусгаар ер нь хамаарсан байгаа. Тэр нь болохоор ер нь Хималайн нурууны үргэлжлэл ихэнх бүс нутгийн юм уулахыг мөнх цастай уултай тийм байгалийн онцлогтой газар байрладаг байна. За одоо цаашлбал ер нь энэ одоо яг албан ёсны хэрэглэж байгаа далбаа нь гэвэл юм цагаан дээр юм арабаар бичсэн юм далбаа байгаа. Энэ далбаа нь яг албан ёсны далбаар бичсэн яг одоо төрийн эрхэнд байгаа талибанчуудын яг үндсэн далбаа нь бол юм цагаан өнгөтэй арабаар бичсэн байгаа. Тэгээд энэ арабаар бичсэн юм яг юу гэсэн юм бол тэгээд хайж үзвэл ер нь бол юм шахаад гээд яг араб одоо муслим шашин хүмүүсүүдийн бичээс байгаа юм байна. Энэ нь болохоор ямар утгатай вэ гэхээр Аллахаас өөр бурхан байхгүй. Тэгээд Аллах бол бурханы цорын гац илч юм аа гэдэг тийм утгатай арабаар бичсэн байт юм байлаа. Тэгээ энэ далбаагаа ер нь бол одоо 2021 оноос хойш талибанчууд төрийн эрхэнд гарснаас хойш ашиглаж байгаа гэж хэлж болно. За өмнөх далбаа нь ямар утгатай байсан бэ гэхээр ийм хар улаан ногоон ийм өнгөтэй далбаа байсан. Энэ далбаа дээр нь болохоор хар өнгө нь болохоор асуудалтай юм адармаатай өмнөх түүхийг нь бол илэрхийлдэг. Тэгээ улаан нь болохоор тусгаар тогтнолынхаа төлөө тэмцсэн хүмүүсийн цус урсгасан гэдэг утгаараа юм улаан өнгөтэй. Тэгээд ногоон нь болохоор одоо итгэл найдвар тийм ирээдүйд бэлэгдэж байгаа юм өнгөтэй тийм үлээ. Тэгээд энэ голд нь байгаа юм сүлд нь болохоор исламын шашин тийм моск байгаа. Тэр голын сүмэн. Тэгээд тэр голд нь ингээд жижигнэр бас тусгаар тогтносон он нь байт юм лээ 1919 он. Яг тэр доор нь харуул бас нөгөө арабаар шахаад гэдэг одоо бичсэн байгаа. За үргэлжлүүлээд эдийн засгийн хувьд ярил Афганистан ер нь бол 17 тэрбум гаруй GDP одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэж хэлж болно. Сүүлд талибанчууд төрийн эрхэнд гарснаас хойш ер нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20% ер нь буурсан юм байлээ.
Тэгээд нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $410 гэж байна. Эсвэл ер нь бол авч байгаа. Тэгээд ер нь бол манайхтай нэг төстэй гэж хэлж болохоор одоо ер нь бол байгалийн баялаг ихтэй хуулахыг бүс нутагтай болохоор нийт ер нь одоо эрдэс байгалийн нөөц нь одоо $80 гаруй гэж үздэг боловч тийм боловч яг үүнийгээ сайн ашиглаж чаддгүй. Тэгээд ер нь хамгийн муу одоо бага хөгжилтэй улсуудын ер нь бол тоонд орж тооцогдож байгаа. За тэгээд 8 тэрбум гаруй долларын одоо импорт хийдэг. Үүнтэйгээ харьцуулахад маш бага буюу 800 сая гаруй долларын экспорт хийдэг тийм ийм улс байгаа юм байна. Тэгээ ер нь экспортын гол бүтээгдэхүүн гэвэл ер нь ийм хатаасан жимснүүд, самар гэх мэтлэн мөн хар тамхины намуу цэцгийн тариалангаараа ер нь бол дэлхийд нэлээд дээгүүр ордог. За үргэлжлүүлээд угсаатын бүрдлүүдийг ярьцгаая. Афганистанд ер нь бол одоо паштун үндэстэй ер нь бол үндэсний олонхыг бүрдүүлж байгаа. Гэтэ тэр нэг 40-50 орчим хувь нь. Тэгээ үлдсэн юмнууд нь болохоор бага одоо Тажик, Хазар, Өзбекүүд гэх мэтлэн үндэстнүүд ер нь бол 20-30% үндэстэн ер нь бол бүрдүүлж байгаа гэсэн үг. Тэгээд улсынхын за нэг 50% нь паштун хэлээр ярьдаг. 50% нь одоо ингээд Дари буюу юм перс гаралтай хэл, фарси гэдэг бас перс гаралтай хэлээр ер нь бол ярьж байгаа. Тийм болохоор паштун болон нөгөө хэлээр ярьдаг юм хоёр хэлээр ярих үзэгдэл бол юм их байдаг. Тэгээд гол үндэсний одоо шашин нь бол исламын одоо сүннит шашин. За Афганистаны түүх рүү одоо оръё. Ер нь эртний Афганистаны газар нутгаар ямар улсууд байсан бэ? Афганистаны газар нутаг бол өөрөө бас олон соёл иргэншлүүдийн хооронд байсан газар нутаг. Индус мөрөнд үүссэн энэтхэгийн соёл иргэншил, Месопотам, Перс дэх ойрхон орнуудын соёл иргэншил болон Евразийн өргөн талаар амьдардаг байсан нүүдэлчдийн яг огтлолцоор дээр байдаг ус. Тэмцэлгээр яг одоогийн Афганистаны газар нутаг дээр бол энэтхэг Перс гарал сусаатай нүүдэлчин овг аймагуд голчлон амьдардаг байсан. Афганистаны газар нутагт анхны төр захиргаатай улс байгуулагдсан үе гэвэл Персийн Меди эзэнт хөрөн гэх эзэнт хөрөн байгуулагдсан үе. Гэвч тэр улс бол удаан тогтоогүй. Меди эзэнт хөрний хамгийн өмнөд хаваар байсан овг аймгийн нэг удирдагч Сайрус гэдэг хүн өөрсдийнхөө хүн ардыг удирдан толгойлж гараад өөрийнхөө эзэнт хөрнийг байгуулж исэн. Тэр хүн бол хожим агуу Сайрус хаан болж байгаа тийм. Тэр Сайрус хаан Меди эзэнт хөрнийг эзлээд цааш газар нутгаа тэлхэд Афганистаныг бас бүрэн эзлээд улсаа байгуулж исэн байдаг. За дараа нь тэгээд ер нь агуу Александрийн эзлэн төмөргөл бүр Македоноос үргэлжлүүлээд ирсээр хагаад Афганистан дээр бас дайраад өнгөрсөн байгаа. Хиндүү куст чинь амар уулахыг газар нутаг байгаа даа болохоор энд дээрж одоо улс төрийн тийм гэрлэлт хийсэн байгаа. Тухайн үеийн одоо Бактрийн овг аймгийн удирдагчийн охин одоо Роксен гэдэг гүнжтэй гэрлээд тэгжиж яг хиндүү куш уулын ганц гарц болох хайбрын тэр гарцаар нь гарч одоо үргэлжлүүлээд энэтэг рүү довтолж исэн байлээ. Тэгээд агуу Александр ч бас хаа эзэлсэн газар болгондоо хот байгуул яваад байдаг. Тэгээд өөрийнхөө нэрээр байнга хотоо байгуулцдаг. Афганистаны одоогийн газар нутгийн хоёр Александр гэдэг хот байгуулсан. Нэг Александр хот нь одоо сүүлд Кандахар гэдэг нэр аваад одоо Афганистаны хамгийн том түүх соёл тээсэн хамгийн том хотуудын нэг болсон байгаа. Тэгээд Кандахар хот ер нь бол Афганистаны нийслэл байсаар ирсэн. Агуу Александр хаан зүүн тийш явах аян дайныхаа дунд заав цуусын эхнэртэй бас эхнэртэйгээ хүүхэдтэй болсон байдаг. Тэрэндээ бас Александр гэдэг нэр өгсөн. Бас тэгээ би ер нь эхнэрээгээ тэгээд яатсан бол гэж боддtiin. Ер нь нэрээ барай Афганистанд үлдээсэн багтай. Тэр бол зүгээр улс төрийн гэрлэлт байсан. За тэгээ үргэлжлүүлвэл агуу Александр хаан бол цэрэг дайны суу тухаантай байсан ч гэсэн улс гүрнийг тохинуулах дээр бол манай Чингис хаан ч юм уу тийм агуу генералуудчиг бол арай байж чадаагүй. Маш залуу наснда өөрийнхөө улсыг хэн өвлж авахыг баг тодорхойлж чаддаггүй нас орсон. Тийм ч болохоор өөрийнх нь ойрын хүрээллийн олон генерал хүмүүс нь улсыг хувааж авсан байдаг. Македон гэдэг бол 3 твийн дунд байгаа улс. Тэр тийм Ази хэсгийн ихэнхтийн эзэлж авсан генерал бол Селевкидийн эзэнт хөрнийг байгуулсан генерал байгаа. За тэгээд яг Александрийн эзэнт хөрний үед Грекийн соёл маш ихээр тархсан ч гэсэн тэрний нас барсны дараа Грек угсаатай улсууд Афганистан дахь нөлөөгөө улам алдсаар байгаад сүүлдээ Иран угсаатай партийн эзэнт хөрөнд бут цохигдоод Грекүүд буцаад Грек рүүгээ явсан.
Партийн эзэнт гүрэн эхэндээ нөлөөтэй хүчтэй байсан ч гэсэн сүүлдээ ялангуяа Афганистаны газар нутагт нөлөө хүч алдаж эхэлсэн. Мэдээж угаас уулархаг удирдахад хэцүү овог аймагуд байсан болохоор тэр овог аймагуд нь өөрсдөө яг Индо партийн эзэнт гүрэнж гэж улсыг байгуулад партийн эзэнт гүрэндээ татвар өгдөг ч гэсэн өөрсдөө бас жоохон ч гэсэн бие даасан бас дотоод хэргийг өөрсдөө удирддаг улс болж эхэлсэн байгаа. За яг энэ үеэр бол хойноос манай нүүдэлчэд UAG Сака нар орж ирсэн байдаг. За энэ UAG Сака нар нь болохоор ер нь бол яг монголчуудад төстэй нүүдэлчин овог аймагуд яг тухайн одоо бактерийн хавийг эзлээд нэг өсгөөс улсаа байгуулчихсан байт юм лээ. Бас тэр UAG-гийн байгуулсан Кушаны эзэнт гүрний үед бас Афганистанд анх эхний буддизмын давлгаа орж ирээд нэлээд буддист болсон. Мөн бас яд юм лээ. Тэр нөгөө Кушаны эзэнт гүрний авчаа үед буддизм мөн их олон одоо шашнуудын нэгдэл байсан юм лээ. Бүр грекийн бурхтуудыг хүртэл шүтдэг хүмүүс байсан юм лээ. Ер нь амьдардаг байсан юм лээ. Грек, хинду, буддизм гэдэг ер нь олон шашны төв болж исэн юм лээ энэ улсад. Саяны Кушаны эзэнт гүрэн гэдэг бол манай эртний 100-аас 200-аад оны үед болсон улс. Тэрнээс хойш 1000-аад он хүртэл ер нь дандаа Перс угсаатай гаралтай эзэнт гүрнүүд байсан. Жишээд бол яг Кушаны эзэнт гүрний дараагаас Сасан тийм Византтай дайтжсэнээр алдартай Сасаны эзэнт гүрэн гэж Персийн маш алдартай эзэнт гүрэн байсан. Би нэг сонссон. Тэр Сасаны эзэнт гүрний дараа нөгөө Хевталитууд буюу одоо манай цагаан хүннүүчүүд орж ирсэн гэдэг юм лээ. Тэр тухай яриад байгаа ч. Яг Сасанид байж хаад хажуу талаар нь 2 дугаар нүүдэлчдийн давлгаа орж ирсэн. Яг UAG шиг. Гэтэ хоёр дахь нь нэлээд суул байсан гэж үздэг юм байлээ. Яг Хевталитууд улсаа байгуулж чадсан ч гэсэн огт удаан оршоогүй. Буцаагаад бас Перс гаралтай усуудтай эзлэгдээд ер нь хүннүүчүүд олон тийш нүүдэлн явхад Атила хааны угаасаа хүннүүчүүд бол их алдартай хүн болгоо мэднэ. Харин энэ цагаан хүннүүчүүдийг их ер нь бол хүмүүс их мэддгүй юм билэ. Эдгээр нь одоогийн Афганистан байр нүүдэлж ирж эзэлж байсан удаатай юм лээ. Хевталитуудын дараа Самани Сафарид гэж сая хэлсэнчлэн улсууд ээж дараалан гарч ирсэн. Ихэнхчлэн Перс гаралтай улсууд удирдаад байгаа шүү дээ. Тийм. Тэрний дараагаараас яг манай төгс сонсч үздэг хүмүүсийн ихэнх нь мэдчихэж магадгүй. Монголын эзэнт гүрний эзэнтлэн түрэмгийллийн үед Мамлюк гэдэг улс гарч ирж байсан. Тэр бол Бичагаас зарагдсан түрэг болоод бүгд Египтэд очиод тэндээ анх цэрэг байдлаар байрлаж ягаад сүүлдээ удирдлагад нь гараад өөрсдийнхөө усыг байгуулжсэн түүх байдаг. Яг тэрнтэй адилхан Газнавидын эзэнт гүрэнгээд Түргийн одоо цэргүүд орж ирээд тийм улсаа байгуулдаг те. Яг бас нэг нүүдэлсийн давлага орж ирээд түрэг болоод анх Афганистанд очиод тэр үед харин Афганистанийхан буруу шийдвэр гаргасан нь тэр түрэг болоодыг яг өөрсдөө цэрэг болохын зөвшөөрсөн гэдэг юм байлээ. Тэгээ тэрнээс болж түрэг болоод улс төрд хүч авсаар байгаад өөрсдөө улсыг байгуулсан Газнавид улс гэж яддаг. За тэрний дараагаар сүүлийн гадаад энэ Перс угсаатай улс энэ хэдэн улс гарч ирээд дараа нь ер нь бол Афганистаны газар нутаг хоёр хуваагдаж байгаа. Урд талдаа бол энэтхэгт байгуулагдсан исламын улсууд, хойд талдаа бол харин Иранд байгуулагдсан улсууд юм уу эсвэл Төв Азиас орж ирсэн нүүдэлчдийн улсууд гэж хуваагдаж байгаа. Тэр Гүридийн эзэнт гүрэнгээд сая дурдгдсан. Тэр нь одоо ер нь бол паштунчуудын одоо бас өвөг дээц байх магадaltaй гэж ер нь бол ярьд юм билээ өөртөө. За тэгээд цаашаа юу болсон бэ? Яг сая хэлснээр бол 1000 оны эхлэлээр бол урт талд нь ислам шашинтай дээлийн улс, арт талд нь бол манай монголчуудын их мэддэг Хорезм буюу Сартул иргэн улс байсан байна. За тэрний ардаас манай монголчуудын төрөмгөл орж ирсэн тийм. Тэр үед бас хүмүүс мэддэг байж магадгүй уулын асасинчууд гэдэг. Тэр асасинчууд бол хар тамхи тариад тэр залуу цэрэг хүмүүст өгөөл сүлж авдаг гэсэн тийм мансууруулж өөрсдийнхөө хүссэн юм хийлэгдэг байсан. Тэр одоогийн талибанчууд их төстэй юм шиг тийм. Талибанчууд бол ер нь одоо хар тамхины тийм том гүрэнг бүр байгуулсан гэж байгаа юм билэ. Одоо дэлхийн нийт тэр намуу цэцгийн тариаллыг ер нь бол ихэнх хувийн эзэлдэг. За цаашаа Монголын одоо монголчуудын эзэнт гүрнүүд яаж Афганистаны нутгаар орж ирсэн байдаг вэ? За нөө Илхант улс.
Илхан тус. Тэгээ Илхан тус суулгасны дараа Доглон төмрийн эзэнт гүрэн бас Афганистаныг эзлээд амжсан. Тэнд чинь бас сүүлдээ бас нэлээд удсан те ер нь Доглон төмрийн эзэнт гүрэн. Тийм. Сүүлдээ Доглон төмрийн угсааны хүмүүс анхны тэр байсан газраа алдаад тэгээ Афганистанд бараг жоохон оргонсноо тэгээд тэгж дамжиж явсаар байгаа дэнэгтгэхт хүрсэн гэдэг юм байлээ. Тэр үед нас Афганистанаар дамжсан л баг. За Монголын эзэнт гүрнээ дараахан тэгээд яг миний өмнө ярьсанчлан Афганистан одоо бас дахиад хоёр угдаж байгаа. Өмнө талд нь бол яг энэтдэг хүн ардыг үдирдсэн нүүдэлчдийн улс болох Монголын эзэнт гүрэн, ард талд нь бол Иранчууд өөрсдөө газар нутгийг эрүүлж авсан Сафавидын Перс гаралтай улсад. Ер нь Афганистаны энэ газар нутаг ер нь их онцлогтой. Ер нь байнга л хоёр ялангуяа энэтхэг бол гаралтай болон Перс гаралтай хоёр эзэнт гүрнүүдийн гол ихэнхтэй орчсоор байгаад таарсан те. За тэгээ Монголын эзэнт гүрний дараа Афганистаны газар нутаг бол угаасаа яг нөгөө жиргэвч газар нутаг нь бол байсан. Монгол болон Сафавидын эзэнт гүрэн хүч сулраад ирэх үед одоогийн Афганистаны хэн байгуулсан хамгийн ихний улс бол гарч эхэлсэн. Хотакийн улс гээд улс гарсан нь бол одоо Афган ардын яг анхны өөртөө байгуулсан. Энэ бол 18 дугаар зууны ихээр шүү дээ тий. Яг Хотакийн эзэнт гүрэн. Хотаки одоо бол тий. Тэгээ энэ улсаас яагаад байгуулагдсан бэ гэвэл Сафавидууд Афганистан руу дайрж ороод ер нь нэлээд их эзлээд афгануудын дургу хүргэсэн гэдэг юм байлээ. Тийм болохоор хотоогууд бас өөрсдөө буслаг гаргаад өөрсдөө улсыг анх байгуулж ирсэн. Ер нь анхны яг Афганистанчуудын байгуулсан улс гэж ер нь бас нэг төрлөөс хэлж болно те. Ер нь Сафавидууд Афганистанда бас нэлээд муухан хандсан гэдэг юм байлээ. За. Нэлээд ер нь ард иргэдийнхэн дургу хүргээд тэгээ тэрнээс ч болоод ер нь афганчууд өөрсдийнхөө анхны улсыг байгуулсан. Тэр нь Хотаки эзэнт гүрэн. За тэгээд ер нь Афганистанчууд анхнаасаа ширүү эхэлсэн гэдэг нь харагдаж байгаа. За. Хотаки эзэнт гүрэн Сафавидаас нэлээд өрсөнгөгдсөн байсан болохоор шууд Иран руугаа буцаж дайрч ороод Тегран хүртэл дайрч эзлээд яг цаасан дээр бол Ирануудаа бүгдийг нь эзлээд байгуулсан л гэдэг. Гэхдээ ер нь Теграныг л эзэлжсэн болохоос Ираны нэг хэлийн зохион улсуудыг бол эзэлж чадаагүй. Тэгээд Хотакууд Тегран руу дайрч ороод харсан бүхнээ бараг алаад өөрсдөө өш сонцог авч ийгээд нэлээд олон ард түмнийг ард иргэдийг алсан болохоор улс нь удаан тогтч чадаагүй. Тэгээд улс нь удаан тогтч чадаагүй. За тэгээд Хотакийн улс ер нь сулраад ирсний дараахан алдарт Азийн Наполеон, Персийн Наполеон гэдэг нэрээр алдартай Надер шах жанжин гарч ирсэн байгаа. Надер шах бол ер нь Перс гаралтай хүн. Хотакийн улсыг ер нь бол мөхөөгөөд өөрийнхөө Афшаридны эзэнт гүрэн гэдэг улсаа байгуулсан. Надер шах яг эзэн төрөмгийллийн үеэр бол яг л Наполеонтой адилтгад юм байлээ хүмүүс. Яагаад гэвэл одоо Монголын эзэнт гүрэнг буулгаж авсан, Османы эзэнт гүрэнг одоо буулгаж авсан байдаг лээ. Тэгээд Кавказаас энэтхэг хүртэл үргэлжилсэн маш том ийм Перс гаралтай ийм эзэнт гүрэнг байгуулсан. Наполеонтой бас адилхан тал нь одоо өөрийнх нь эзэн төрөмгийл нь тийм ч бас урт хугацаанд үргэлжилж чадаагүй. Гэхдээ маш томоохон газар нутгийг богинохоо хугацаанд эзэлж чадсан гэдгээр алдартай юм байлээ. Тэгээд түүний ер нь бол эзэнт гүрэн Кавказаас энэтхэг хүртэл маш том хэмжээний юм удам газар нутгийг нэтгэж чадсан байдаг. За тэгээд Надер шахын эзэнт гүрэн ер нь бол үхлийнхэн дараа ер нь бол удаан тогтсон чадаагүй. Үхлийнхэн дараа маш олон туслах генералуудын хооронд тэмцэл гарч эхэлсэн. Дараагийн улсыг нь үргэлжлүүлэх хүний төлөө тэмцэл гарч ирсэн. Надер шах тэгээд өөрийнхөө дотны нэг туслахад одоо алуулсан гэж ярьд юм билээ. Тэгээд Надер шахын үхлийн дараа ер нь бол тэр хавьд маш эмх замбраагүй байдал үүссэн. Тэр хавийн бүхэл том авуг аймагуудын ахлагч нар нь ирээд бүгдээрээ л өөрсдөө дараагийн улс залгамжлагч болохын төлөө ер нь бол өрсөлдөж эхэлсэн. Тэгээд энд одоо их хэрэгддэг Лоя Жирга гэдэг буюу одоо манайхаар ер нь бол их уралдай гэдэг зүйл нь болсон байт юм билээ. Бүх том авгуудын ахлагч нар хоорондоо цуглаад 8 хоногийн турш нэгнийгээ сонгох дээр мэтгэлзээд хоорондоо бөөн хэрүүл ам болсон юм байт юм билээ. Тэгээд сүүлдээ бүр нэгнийгээ сонгож чадахгүй нэг хөгшин одоо намтай нэлээд том ахлагчин гарч ирээд та нар одоо ингээ хэрэлдээд юу болохгүй мэн үү? Одоо хоорондоо ингээ өрсөлдөгч авуг аймагуд ингээ бие бинийгээ угаасаа дэмжихгүй байгаадсан баггүй. Тийм болохоор бидний төвийг сахисан нэг юм суурьтай тийм
хүнийг дараачийн удирдагчаа болгох бидэнд их цохилтой байна гэд. Тэгээд Надир шахын нэгэн том генерал байсан. Өөрийнх нь нэлээд дотн байсан. Өөрийг нь бас хамгаалдаг байсан одоо цэргүүдийг хариуцдаг тийм Ахмад шах гэдэг хүнийг ер нь бол тохиромжтой байна гэж сонгосон байгаа. 9 хоног үргэлжилсэний үр дүнд тэгээд Ахмад шахыг ер нь бол бүгдээ хүлээн зөвшөөрөөд харин Ахмад шах эхлээд өөрөө их эргэлзэжсэн өөрөө болж чадах нүгэд. Гэхдээ гадаа ургасан байсан юм улаан буудаг түүж авчираад өөрт нь ингээд титэмшиг болгоод өөрийнх нь одоо нэг зүүдэг алчуурн дээр нь хийж өгсөн байдаг. Ахмад шах ер нь дараа нь бас өөрт нь нөгөө Кохинорын алмаз гэдэг зүйлийг өөрт нь өгсөн байт юм лээ. Ахмад шах гэдэг хүн дараачийн улсыг үргэлжлүүлэхээр болоод Ахмад шах Дурани гэдэг цолыг өөрөө хүртсэн байгаа. Үүнээс хойш ер нь бол Дуранигийн эзэнт гүрэн байгуулагдсан байгаа. Дурани эзэнт гүрэн бол орчин үеийн Афганистаны гол суурь болсон. Орчин үеийн Афганистаны үндэслэгч гэж Ахмад шах Дурани бол тооцогддог. За энэ Ахмад шахын Кохинорын алмаз гэснээс энэ одоо Кохинорын алмаз чинь бүр Британий хатан хааны титэм дээр навж байгаа шүү дээ. Энэ яагаад энэ Перст явж исэн алмаз энд очиж байгаа гэхээр анх бол энэ Кохинорын алмаз гэдгийг ингээ нөгөө энэтхэгт олборлж исэн юм байлээ. Тэгээд амар том алмаз. Тийм болохоор бүгдээр ер нь сунж исэн гэсэн үг. Монголын эзэнт гүрний үед Бабур хаан тэгээд үргэлжлээд Таж Махалыг барьсан Шахжахан хүртэл энэ алмазтай титмийг зүүж ирсэн юм байлээ. Түүний дараахан ер нь бол нөгөө Надир шах энэтхгийг эзэлж явах үедээ энэ титмийг хулгайлж одоо алмазын өөрийн болгосон. Тэгээд Афганистаны ер нь бол дотоодын дайманаар ингээд дамжиж явсаар агаад сүүлд Британий эзэнт гүрэн Афганистантай байлдаад ялаад энэ титмийг өөрийн болгож хулгайлсан л гэсэн үг. Энэ алмазыг зүүжсэн эрэгтэй хүмүүс ер нь байнга үхлээр л дуустдаг жантай байдаг. Ийм хараал ер нь бол тогтцсон гэсэн үг. Үүнийг эзэмшсэн бүхэл хаадууд маш гонигтай ер нь үхлээр дууссан байдаг. Харин эмэгтэй хүн дээр энэ алмаз нь ерөөс үйлчлэлтгүй гэдэг. Тийм болохоор одоо хүртэл Британий эзэнт гүрний хаттууд нь энэ алмазын шигтгээтэй титмийг зүүдэг байх нэ. За тэгээд Дуранигийн эзэнт гүрэн ер нь бол орчин үеийн Афганистаны үндэс болоод ер нь нэлээд удаан хугацаанд оршин тогтносон. Гэтэ дундуур нь Дуранигийн угсаа яг залгамжилж удаан явж чадаагүй. Яагаад тэгэхээр за Ахмад шахын хүү Тимур шах ер нь бол 20-од хүүхэдтэй 20-од одоо хүүтэй байсан гэдэг юм байлээ удам залгах. Тэгээд хэнийг нь сонгож чадалгүйгээр нас барцсан. Тийм болохоор тэр одоо 20 хүү донд нь Эстоноор алаал болсон байлээ мэлээ. Тэгээд ер нь бол 90-ний дайнд дэгдээ тоорондоо ер нь алцаад хинэн хааныг залгамжлах вэ гэдэг дээр тулаан болоод тэгээд тэр үеийн дундуур нь энэ үүнийг нь ашиглаад одоо барагцаагийн удам гэж одоо гарч ирсэн. Тэр нь одоо Тимур шахын ер нь бол бас жанжин байсан хүн байт юм лээ. Тэгээд түүний одоо угсаан жирээд Дуранигийн эзэнт гүрэнгийн бол үргэлжлүүлж явсан. За 1800 он эхлэхэд Афганистан британчуудтай мөргөлдөж эхэлсэн. Тэгээд Афганистан Британ хоёр бол хоорондоо нийт 3 том дайнд тулаан хийсэн гэдэг юм байна лээ. Эхний 2 дайнд нь бол британчууд орж дайрсан Британ эхний 2 дээр. За тэгээд яг Британ гэхдээ Афганистаныг огт ялж чадаагүй. Яг бичлэгийн ихэнд хэлсэн шиг ихэнх эзэнт гүрнүүд Афганистаныг огт ялж чаддаггүй. Яг тэр шиг Британ ялж чадаагүй ч гэсэн одоогийн Афганистаны газрын зур дээр байгаа хэлбэр газар нутгийн яг энэ үеэр яг тогтсон гэдэг юм байна. Хэлэн нь ер нь бол яг тогтож гарч байгаа юм ба шүү дээ сүүлд. Тийм. Тэгээд эхлээд бол британчууд дараад Афганистанд бүх зэрэг нь ялагдаад зогтож байгаа. Яг тэгээ хоёр дахь дээр нь бол өөрсдийнхөө жоохон хараат болгоод британчуудыг жоохон ялсан юм шиг дайнд дуусаад тэр нь 1800 оны сүүлээр бол болсон. Тэгээ сүүлдээ Афганистанууд өөрсдийнхөө цусаар хөндлөлийн төлөө тэмцээгээд Британий эзэнт гүрний British Raj гээд улс руу өөртөө дайрж ороод тэгээ өөрсдөө тусгаар технологиг тэгж олж авсан. Ер нь нэлээд энэ одоо сүүлд 1919 онд гэж явнаас тэ. Тийм. За би бас яг судлаад үзсэн сан дээр Афганистаны газрын зургийг харах юм бол тэр яагаад зүүн хойд хэсэгт нэм нарийнхаа юм газар нутаг гараад ирвэ. Энэ ер нь түүхэн учир шалтгаан юу юм бол гээд судалж байгаад Афганистан ер нь бол байнга хоёр том эзэнт гүрний юм жиргэвч улс ер нь байсаар ирсэн. Өмнө хэлсэнчлэн Перс, энэтхэг гэх мэтлэн одоо сүүлд болохоор тэгээд Британий эзэнт гүрэн ба Оросын эзэнт гүрний яг голд байсан. Тийм болохоор
Британий эзэнт гүр ер нь бол Оросын эзэнт гүрэнтэй хилэлэхгүй тулд ийм урт хилийн зургийг нь бол ер нь зурсан гэсэн үг Афганистаны хилийг. Энэ нь одоогийн Афганистаны хил бүрэлдэх том өвчин зүйл болсон байгаа. Тэгээд энэ Ваханы коридор гэж нэрлэх энэ газар нь одоо ер нь бол Афганистанд маш ашигтайгаар тусдаг. Яагаад вэ гэхээр энэ жижигхэн энэ газар нутгаараа хятадтай хилэлдэг. Тэгээд энэ хилэлдэг энэ хэдхэн километр газар нутгаараа худалдаа ер нь бол хятадтай их нөхцөл нь бүрдэж байгаа гэсэн үг. Тийм болохоор маш ашигтай бүс нутаг юм байна. Бас ер нь сонирхолж хэлэхэд үдж байгаа хүмүүс зөв мэдэх бах энэ Ваханы коридор нь Кашмиртай нэлээд ойрхон бүс нутаг байна. Тэрэнд бас хэлэхэд одоо хүртэл тэнд хөөнэгдлийн тийм зодон болж идэг. Яа тэр. Тэр нь монголчуудын мэдж байгаагаар хятадвал яг Монгол руу нэг олон юм ярьдаггүй ч гэсэн бус тус руу бол дандаа хөлийн маргаан ярь хийж идэг. Өөрсдийнхөө байгаагүй газрыг бас дэмжиж авах ч юм уу нэг тиймээр. Тэгээд тэднэртэй хамгийн том хөлийн маргаан хийдэг улсуудын нэг бол Энэтхэг. Жишээ нь тэр Бутаны хажууд байдаг Аранучал Парадиш гэдэг нутаг байна. Тэгээ нөгөө нэлийнх нь томхон хэсэг нь бол Кашмирийн нэлийн бүс нутаг дээр давхцдаг өөртөөх нь ашиг сонирхол нь. Гэхдээ 20 дугаар зуунд ингэсэн гэдэг юм байлээ. Энэтхэг хятад хоёр тэнд ямар ч буу зэвсгээр тулаан хийхгүй гэсэн тохиролцоо орондоо хүрж исэн. Уг нь бол тэрийг анх хийхэд бол хоорондоо зодтолдохгүй л гэж хийсэн байх. Гэхдээ одоо бол эндхийн цэргүүд нь яг буул ашиглахгүй бол зүгээр л урт цаваа бэлдэж байгаад хоорондоо сайхан зодолтоод бамбаа энтертэй. Тэгээ сүүлд бас нэг зодооноор нь 50-60 энэтхэг 10 хэдэн хятад өгсөн гэдэг үлээ. Бас нэлийн эвгүй зодоон болсон юм билээ. Газар шүү те. За тэгээд Британи Афганистаныг удирдаад ингэж явж байгаад 20 дугаар зуун эхэлсэн. Юм бол бусад улсуудын хувьд бол хурдцтай хөгжил шинжилгээ үе байсан боловч Афганистан бол далайд гарцгүй. Тэгээ бусад улсууд нь ч гэсэн баг өөрийн тоогоогүй маяг юм болохоор ер нь хөгжил нэлийн дутмаг байсан. Тэгээд энэ үед хөгжүүлээ гэжсэн анх гарч ирсэн хүн бол Мохаммед Захир Шах гээд хаан байгаа. Тэр хаан бол өөрсдөө улсаа хөгжүүлэхийн тулд олон зам сургууль бариад нэлээд их дэд үтцийн ажлуудыг хийсэн гэдэг юм байлээ. За мөн тэр үед дэлхийн 2 дугаар дан болж өнгөрсөн. Яг Афганистан дэлхийн 2 дугаар дан нөлөөлөөгүй ч гэсэн Америк зөвлөлт гэдэг хоёр том гүрний анхааралд нь бол өртсөн. Тэгээд тэр үед бас сонирхолтой юм ихэд эдийн засгийн 80%-ийг нь Америк зөвлөлтийн мөнгө өгөх өрсөлдөөн бүрдүүлсэн юм байлээ. За. Тэр үед бол Афганистан эдийн засгийнхаа 50% зөвлөлтөөр 30% Америкаар даалгадаг байсан гэсэн үг. Хоорондоо сайхан өрсөлдөөд Афганистан мөнгө өгөөд. За тэгээд тэрийг бол одоо хүмүүс Economic Korea гэж нэрлэдэг юм байлээ. Хүмүүсийн мэдж байгаагаар Солонгос бол зөвлөлт Америкийн прокси дайн болж өрнөсөн. Яг хоорондоо тайдаг үуч гэсэн хоёр үзэл суртлын томоохон мөргөлдөөн бол прокси дайн болсон. Солонгост болсон. Харин эдийн засгийн мөргөлдөөн бол Афганистанд болсон гэдэг юм байлаа. Хоёр талаас мөнгө өгөөд өрсөлдсөн гэсэн үг. За тэгээд 1950-аас 70 он хүртэл Афганистан жоохон зүүнний чиглэл рүү хазаагаад нэлээд төлөвлөгөөт эдийн засагтай болж ирсэн. Бүх газрыг хурааж аваад шинээр эзэн томилж шилжүүлээд тэрнээсээ ч бас болоод ер нь Афганистаны газар яг хин аль газрыг аль нь захирдаг гэдгийг ч баруун мэддэхээ хэлсэн. Тэрнээс болоод 1973 онд сурагчдын бослого гэдэг бослого гараад тэр нь бол дараа оруулах олон исламын бослогуудын анхных нь болж гарч ирсэн. За их тэр бослогын адилхан жил буюу 1973 онд Мохаммед Захир Шах гээд өмнө нь ярьжсэн эзэн хамаатан болох Мохаммед дүүд гээд тэр Афганистаны бүгд найрамдах улсыг удирдах шинэ улс байгуулад шинэ төр байгуулад гарч ирсэн. Бүгд найрамдах засаглалт болсон тийм. Гэвч яг 5 жилийн дараа 1978 онд коммунист бослого гараад тэрнээс болж бас коммунист бослогыг эсэргүүцсэн маш олон бүлэглэлүүд сэргийн бүлэг хүмүүс гарч ирээд тэрнээс нь ч болоод 1979 онд зөвлөлтийн цэргүүд орж ирсэн. Улаан арим ер нь орж ирсэн тий. За яагаад энэ зөвлөлт холбоотуулсан энэ жижигхэн энэ Афганистаны улс руу агаар хандуулт цэргүүд анх оруулах болвоо гэвэл Афганистаны яг хажууд жишээ нь Иранд яг тухайн үед том исламын хувьсгал гарч одоо тэр нь амжилтанд хүрээд исламын хэд үзэлтнүүд төр ирэх нь гарсан байгаа. Тэгээд тийм болохоор
ер нь бусад улс руугаа бас халдварлах шинжтэй байсан энэ хувьсгал нь. Афганистанд хэрвээ энэ исламын хувьсгал нь халдварлаад амжилтанд хүрчих юм бол цаашлаад бүр зөвлөлтийн мэдлэлд байдаг Төв Азийн исламын шинжтэй улсуудад энэ үзэл нь дэрвэхүй гэдгээс сэргийлээ зөвлөлтүүд анх зэргүүдээ Афганистан руу оруулж ирсэн байлээ. За тэгээд ер нь бас цаашлаад хэд хэдэн шалтгаан байдаг нь За юу вэ? нэмэлт шалтгаануудаас дурдвал Афганистанд тэр үед иргэний дан болж исэн. Тэрнээс зугтаж дөрвсөн афган хүмүүс Афганистан тэр үед иргэний дан болж исэн. Тэрнээс ч болоод дайнаас дайжсан дөрвсөн хүмүүс яг хажуудлагаа хөршөө зөвлөлт холбоот улсын Төв Азийн хэсэг рүү бол нэлээд дөрвж орж исэн байлээ. За бас бүр том зургаар ирвэл зөвлөлтийн нөлөөгөө Өмнөд Аз руу, Иран руу явуулах төлөвөө бэхжүүлэхээр оролцсон. Тийм. Бас чадвал энэтхийн далайд гарцтай улсуудын нөлөөгөө тэлэх бодлого ер нь орсон юм байлээ. За тэгээд энэ дайнд бол 115 мянган зөвлөлтийн цэрэг оролцсон. Нөгөө талаас бол Афганистанаас 1 сая гаруй афган хүмүүс өгсөн гэдэг юм байна лээ. За тэгсэн мөртлөө яг амжилт олсон гэвэл бас үгүй те. Амжилт олсон. Энэ тулаануудад зөвлөлтүүд ялаад байсан. Тэгсэн мөртлөө том зургаараа дайндаа ялагдчихж байгаа байхгүй. Тэр одоо яаж юм гэдэл төрөв те. Ер нь нэг том одоо зөвлөлтүүд ялж чадаагүй шалтгааныг бол газар зүйн онцлог байна л да те. Хиндүү курс одоо маш том уулархаг болохоор ерөөсөө том техник машинууд орж ирэх үндэсгүй. Тэгээ нөө дэд үтцэн хөгжөөг болохоор том танк машинууд нь орж ирэх үндэсгүй болчихж байгаа. Тэгээд ер нь тэр мужахидинууд гэдэг те одоо зөвлөлтийн эсрэг байлдаж байгаа бүлэглэл байгаа. Тэдгээр нь одоо бас Америк болон барууны орнуудаас мэдээж санхүүжилт тусламж авч байгаа. Тэгээд зөвлөлтүүд ингээд байж хад тэр мужахидины цэргүүд ингээд өдөө атгаал ингээд орж ирээд атгачаал цухтаад идэг. Тэгээд яг ингээд нарийн тийм шийдвэрсэн тулаан хийж болохгүй нэм горилла тактик гэж яриад байгаа нэм партизаны тийм арга ашиглаж байлдаадсан гэсэн үг. Зүгээр ингээд өдөө атгачаал цаашаа агуургаа ороод цухтаад нуугдчихсан гэсэн үг таллаа тийшээ цухтаад. Тэгээд ийм байдлаар 10-аад жил өнгөрсний үр зөнд 1989 онд зөвлөлт энэ дайнаа дийлхэ байсан хитрхи их үнэтэй маш их хүн хүч шаардсан бас танаас нь өөрсдийнх нь гэсэн эдийн засаг нь уналтанд байсан болохоор тэр дайныг дуусгаад өөрсдөө зэрэг татгаас өөр аргагүй болсон. Ер нь тэгээ баг энэ дайнаас болж бас зөвлөлтийн эдийн засаг ер нь зөвлөлт талбайд ус гэдэг бас нуран унсан гэж бас хүмүүс их ярих туртай байдаг. За ер нь тэгэл үүнээс шалтгаалаад энэ Афганистан ч ер нь бол том эзэнт гүрнүүдийн булш оршуулгын газар гэдэг хоч авах нь аргагүй. Яагаад гэвэл Афганистан руу одоо санаархсан том эзэнт гүрнүүд бүгдээрээ л ороод туйлдаад сүүлдээ бүр эзэнт гүрэн нь мөхөө дуустдаг замтай байдаг. Хид хідэн юм тохиолдлууд гарлаа сая жишээнд зөвлөлтийг ярьсан чинь ер нь эртнээсээ Перс гаралтай Овг аймаг эзэнт гүрнүүд, Энэтхэг эзэнт гүрнүүд, тэгээд цаашдаа Британий эзэнт гүрэн ч гэсэн Афганистанд бүр 3 удаа байлдаад дийлсэнгүү. Тэгээд сүүл зөвлөлтүүд бас 10-аад гаруй жил цэргийн дайн хийгээд энэ Афганистаныг буулгаж авч чадсангүй. Дараа нь одоо Америкчууд орж ирж байгаа. Америкчууд ч гэсэн эндээс амжилт олж чадахгүй сүүл цэргээ гаргасан байдаг. За тэгээд зөвлөлтийн дайнд дуусны дараа юу болж байгаа вэ? Зөвлөлт Афганы дайны дундуураас нэг чухал үйл явдал болж байгаа нь Саудын Эзааны гэр бүлийн ойрын тойргийн хүн маш баян олон улсад барилгын компанитай Бин Ладен гэдэг группийн гэр бүлийн нэг Осама Бин Ладен гээд Сауди Арабын маш баян хүний хүүхэд Пакистанаар дамжаад Афганистан руу анх хөл тавьж байгаа. Энэ нь бол бас дараа нь нэлээд чухал нэлээд том болох нь тий. За тэгээд цаашлаа. За 1989 онд зөвлөлтүүд тэгээд хүч суулдаад Афганистанаас гарсан. Гэтэ тэрнээс хойш огт Афганистаны ирээдүй дээшлээгүй. Яг 10 жилийн турш дайн хийж ягаад болсон бүлэглүүд бол хоорондоо дайдчихсан. Одоо мужахидинуудын эсрэг талибанчууд гэж гарч ирж байгаа тийм. За гэтээ би асуусан талибанчууд анх бас яаж гарч ирсэн бэ гэхээр зүгээр л юм оюутнууд нөгөө талибаны Афганистаны өдөө орон нутгийн оюутнууд нийлж тийм бүлэглүүд байгуулж эхэлсэн гэдэг лөө тийм. Тэгээд тэр нь талибанчууд болж байгаа гэдэг. Яг хэлсэн чинь 1992 онд бол
Талибан гэдэг бүлэгэл анх үүсэн байгуулагдаж байгаа. За бас 1992 оноос хойш үед Исламын намаас үүдээд Афганистаны Исламын улс гэж улсыг байгуулагдаж байгаа. Тэр улс нь бол ер нь улс хэд хэцүү байсан. Маш олон бүлэглэлүүд бүх зам дээр бараг ингээд зогссон. Ялангуяа анх хэлсэн Khyber Pass, Khyber коридор дээр чинь маш олон бүлэглэлүүд замын хажууд нь зам хааж зогсоод тэндээс мөнгө авдаг байсан. Тэр нь бол яг бүлэглэлүүдийн амиа зогоодог яг хамгийн их мөнгө олдог арга нэсэн гэдэг юм байна лээ. За тэгээд 1996 онд бол тэр төр нь бүр өөрчлөгдөөд Афганистаны Исламын Эмират гэдэг улс болсон. За тэгээд хүмүүс бас зарим нь ингэж боддог байх. Америк, Афганистан хоёрын дайны нь яг 2001 онд болсон нөгөө алдарт 9 сарын 11-ний хэрэгээс үүссэн гэж боддог гэж магадгүй. Гэтэ энэ нь яг үүндээ 1998 онд үүссэн юм байлээ. Тэр үед Афганистанууд яг Африк дахь Америкийн элчин сайдын яамууд руу ихээр бөмбөгдөж эхэлсэн. Тэрнээс нь болж яг анх 1998 онд Америкийн цэргийн хүчин Афганистан руу орж бөмбөгдөж ирсэн гэдэг юм байна лээ. За тэгээ мэдээж шинэ мянган өөрчлөгдөд 2001 онд 9 сарын 11-нд Америкийн том алдартай ихрэг замхыг Исламын террористууд мөрөсөн хэрэг гарсан. За энэ хэрэгээс ч болоод 2001 онд НАТО болон Америк руу төдөлсөн цэргийн хүчин Пакистаныг бас Пакистанаар дамжиж Афганистан руу орж ирж шинэ дайныг өдөөсөн байдаг. За эхэндээ бол тэр дайн маш амжилттай явсан 2004 онд НАТО болон Америкийн дипломын засгийн газрыг бол тавьж чадсан. За бүр тэгээ цаашлаад 2011 онд Обамагийн засаг захиргааны үед Осама бин Ладенг баривчлаад амин хороож чадсан. Гэвч яг энэ үеэс Европын ялангуяа тэр НАТО-гоос зэрэг илгээсэн улсууд нь жоохон цэргийн хүчин удаашиж эхэлсэн байдаг. Яагаад тэгэхээр Осама бин Ладен алагдаад бүх асуудал дууссан гэж бодсон чинь дуусаагүй. Сүүлдээ бараг НАТО Америкууд нь муутал жимшиг болоод тэрнээс болоод Америкаас бусад НАТОгийн бүх улс орнууд 2014 онд өөрсдийнхөө цэргийг татсан. Тэгээ бүгд цаашлаад 17 онд Америкууд цэргээ гаргаад 20 онд Афганистаны хэд даврагч исламын бүлэглэлүүтэй гэрээ хийсэн байдаг. Осама бин Ладны удирдахжсэн Аль-Каида болон Исламын улс бүлэглэлийг Талибанчууд хоол байлгаж чадах юм бол 14 сарын дотор Америкууд цэргээ гаргана гэж тийм гэрээ хийсэн. Яг тэрнийхээч замаар яг 2021 онд Америкууд бүгд цэргээ гаргаж дууссан байдаг. 2021 оны тэр гаргасан цагаас эхлээд Талибанчууд хөрөг ирэхэнд гараад шинэ бас нэг Афганистаны Эмират улсыг байгуулсан. Одоо тэгээд ер нь Афганистанд Талибанчууд төр ирэхэнд байгаа шүү дээ. Ер нь ингээд бас Америкчууд энэ дайнд бол угаасаа Америкчууд ер нь бол ялж чадаагүй гэж ер нь бол тооцсон шүү дээ. Яагаад бас ингэсэн бэ гэхээр одоо Афганистан руу цэргүүдээ оруулах ганц л газар байгаа. Далайд гарцгүй болохоор бусад улсуудаас бусад улсын хилээр одоо цэргүүдээ оруулна гэсэн үг. Тэгээд ганц оруулах зам нь Пакистаны нөгөө Khyber Pass-аар л оруулах хэвээр. Тэгсэн мөртлөө бас Талибанчуудын одоо цэргийн нөөц тусламжаа энэ төр бүгдээрээ яг тэр Khyber Pass-аар нь орж ирсэн байдаг. Хамт орж ирж исэн байдаг. Одоо Талибанчууд хэрвээ тэр Khyber Pass-ыг бөмбөгдөөд эзэмшилтэй байлгах юм бол Америкчуудаас одоо тусламж энэ төр орж ирж чаддгүй. Тэгээд дэд бүтэц мото болохоор зөвхөн тэр Pass-аар л орохоос аргагүй. Хэрвээ тэнд зам барих юм бол маш их өртөгтэй тусдаг болохоор ямар ч зам барих үндэс анханасаа байгаагүй юм билэ. Тэгээд ийм ядуу амьдарч байгаа хүмүүс болохоор одоо юун зам барих байтгал байт юм билэ. За ер нь энэ Афганистан гэдэг бол чинь эртнээсээ л их адармаатай түүхтэй юм байна. Тэгээд эртний том эзэнт гүрнүүдийн тийм дайны талбар эсвэл ийм жиргэвч улсын бүс нутаг болсоор ер нь ирсэн юм байна. Тэгээд сүүлд ер нь одоо том эзэнт гүрнүүд энэ Афганистаны бүс нутгийг нөлөөндөө байлгах гэж дайрсан. Гэтэ хэд хэдэн удаагийн том эзэнт гүрнүүд орлого хийсэн боловч амжилттай болсонгүй. Яалтчгүй эзэнт гүрнүүдийн босс гэдэг нэр нь бол тохирд юм. Тохирдог гэж хэлж болох юм байна да тий.
За тэгээд өнөөдрийн манай подкастны цаг дуусчих шиг байна. Тэгээд дараагийн мэдлэгээр ууслаа. Түр баярлалаа. баярлалаа.